үргэлжлүүлэн Лондоны BBC радиод ур амьсгалын өөрчлөлтийн сурвалжлагч судлаачаар ажиллаж байгаа цогцлмаа Английн медиа туршлагаас хуваалцах сэдвээр илтгэл танилцуулсан. Тэрээр гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах мэдрэмж, туршлагаа өгүүлсний сацуу Английн засгийн газрын тэтгэлэгт тэнцэж Glasgow их сургуулийн медиа менежмент чиглэлээр суралцсан замнал түүхээ залууст нээлттэй хуваалцлаа. Гадаадд сурах бол миний хувьд бол ер нь их урт хугацааны зорилго байсан. Гэхдээ эхлээд ажлын туршлагатай болохыг илүү чухалчилжсэн учраас эхний 4 жил бол энэ талаар ерөөсөө бодоагүй. Тэгээд 2019 онд Unread-д ажилд орсноос хойш ер нь их олон мундаг залуучуудтай ажиллаа. За ер нь их сурах юм их байгаа юм байна гэд энэ талаар ер нь бодож бэлдэж эхэлсэн байгаа. Тэгээд судалж агаад 3 төрлийн тэтгэлэгт нэлээд идэвхтэй бэлдсэн. Английн Chevening, American Fulbright, Европын холбооны Erasmus гэсэн 3 тэтгэлгийн нийт 19-ний драфт дээр 2 жилийн хугацаанд бэлдсэн байгаа. Тэгээд энэ хугацаанд 4 удаа IELTS шалгалт өгсөн. Тэгээд гэртээ ийм том самбар тавьж агаад нөхөртөө драфт толгоноо уншуулаад бэлдэжсэн. Гэхдээ энэ бүхэнд бэлдэх процесс бол бас ерөөсөө амархан байгаагүй. Миний хувьд бол яг миний амьдралын ер нь хамгийн хэцүү хүнд үе байсан. Тэгээд тухайн үед манай ээж бол нэлийн хүнд өвдөөд эмнэлэгт бол 3 сар болсон. Тэгээ тэр үед энэ 3 дахь эмнэлгийн схений тасгийн хүлээлгийн өрөөнд бол ер нь эсэнүүдээ бичиж дуусгаад явуулж исэн. Тэгээд Chevening-ийн ярилцлагатаа бас яг ээжийнхээ ажил явдлыг дөнгөж дуусгаад орж исэн учраас сэтгэл санааны хувьд маш тогтворгүй тийм хүнд цаг үе байсан. Гэхдээ ямар ч хэсэн тэгэл эхлүүлсэн юм ямар ч хэсэн дуусгач надад ер нь хизээч юм бэлдэх тухтай цаг агаар хойшлуулах юм цаг надад байхгүй гэж утсан учраас тэгэл гүрийгээл ер нь бол дуусгасан. За тэгээд 9 сард сургууль дээр ирсэн. Манай хөтөлбөрийн гол онцлог нь бол кино урлаг, дуу хөгжим, гейминг, сэтгүүл зөөх маш өргөн хүрээг хамарсан бүтээл салбарын менежментийг судална. Жишээлбэл Netflix дээр нэг шинэ контент орлоо гэхэд энэ контентыг арталт нь хэн санхүүжүүлж, энэ ашгийг нь яаж хувааж, Netflix болон production компаниуд оюуны өмчөө яаж эзэмшдэг вэ гэх мэтчлэн дандаа ийм шин төрлийн кейс стади дээр ажиллаж, анализ хийж, эссе бичүүлдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол онл теори гэхээсээ илүү медиа зах зээл дээр гарч байгаа шин төрлийн тренд, хууль эрх зүйн зохицуулалт, эдийн засаг, санхүүгийн энэ асуудлууд дээр ямархуу өөрчлөлтүүд гарч байна вэ гэдэг дээр нэлээд ажилладаг байсан гэсэн үг. За тэгээд би диплома бичиж дуусгаад Лондонд нүүж ирээд BBC-гийн тренингд орж эхэлсэн байгаа. За BBC-гийн орлогын ихэнх хөлсөр нь бол Английн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг учраас нэг контент ихэд баримтлах бодлого, policy guideline бол нэлээд нарийн юм байлээ. Тэгээ бид нар 220 хуудастай 10 бүлэг editorial guideline-ыг уншиж судалсныхаа дараа ерөөхдөө багтаа хуваарлагдаж очсон гэсэн үг. Тэгээд манай багийн хувьд бол climate question буюу уур амьсгалын өөрчлөлтийг тойрсон төрөл бүрийн сэдвийг хялбарчлан тайлбарлах, storytelling сурвалжлах хийх, ярилцлага хийх хэлбэрийн холиг контентийг 2-7 хоног тутамд бэлтгэдэг ийм аудио хэлбэрийн контент бэлтгэдэг баг байгаа. За надад нэг хэцүү санагдсан зүйл нь бол дугаар олгон дээр боломжит зочдыг хайхдаа BBC-ийн шаардлагыг хангах байсан. Энэ нь болохоор нэг дугаарт 2-3 зочин орлоо гэхэд заавалчгүй гендерийн тэнцвэрийг эрэгтэй эмэгтэй гэсэн гендерийн тэнцвэрийг хангасан байх. Мөн ethnicity буюу заавалчгүй Аз болон Африкийн орнуудын хүмүүсийг оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах гэсэн ийм шаардлага тавьдаг учраас хичнээн гоё зочин олсон ч гэсэндээ яг энэ шаардлагыг хангахгүй бол дараагийн зочдуудыг хайх ийм шаардлага гарч исэн. Тэгэд нэг ялангуяа Азад очиж сурвалжлах хийх, Аз хүмүүстэй холбогдоход бол нэлээд цаг авдаг юм шиг санагдсан. Жишээлбэл бид нар Вьетнамд цагаан будааны тариалтай холбоотой сурвалжлах хийх гээд нэлээд хөөцөлдөж байгаа. Гэхдээ Вьетнамд нөгөө BBC-гийн вебсайт болон эфирийг нь хоригдсан, хаацсан байдаг учраас хэрвээ BBC ямар нэг байдлаар сурвалжлага хийж байгаа бол засгийн газрын агентлагаас нь аль биесний зөвшөөрөл авах, тэгээд агентлагаас нь томилогдсон хүн бидний агуулга төлөвлөгөөг хянах гих мэтчлэн бас ийм хэвлэлийн эрхчлөөний хувьд ийм нэлийн цензуртэй ийм нөхцөл байдал Азийн нэлийн орнуудад бол байгаа ажиглагдсан. Тэгээд энд ажиллаж байгаа хугацаанд миний хувьд олж авсан нэг гоё зүйл гэх юм бол маш олон найз нөхдөдтэй болсон. Тэгээд Лондонгийн оффист бол 6000 гаруй сэтгүүлч, продюсер, инженер гэдээ маш олон төрлийн хүмүүс ажилладаг. Дэлхийд даяар контентоо түгээдэг учраас олон орны олон сэтгүүлчтэй найз нөхд болох, тэднээс суралцах боломж их гарч байгаад их баяртай байгаа.